манай студид механик инженер Мегмар дөрж ирсэн байна. Сайхан амарсан өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. За юун дөрөнд ярилцлагынхаа эхэнд яг энэ хийсэн бүтээлүүдийн талаар нэг танилцуулъя те. Маш гоё үзэсгэлэнтэй одоо харахад бол өнгө үзэмжтэй зүйлсүүд бол нүдэнд харагдаж байна шүү дээ. Тийм манайхан нэг бүтээгчдийн тал руугаа төслийг хэрэгжүүлж яадаг сургууль дээр. За тэрнийхээ хүрээнд одоо яг манай дээр энэ суурин танах төхөөрөмж дээр хийх одоо энэ акрил болон те мод за одоо бусад материал дээр бол одоо сургуулийнхаа чадамжийн төвтэй хамтраад бол одоо энэ бүтээлүүдийг хийсэн байгаа. Жишээ нь одоо энэ бүтээлийн хувьд болохоор нэг цай зэвдэгч буюу ургуу харуур гэдэг. За энийг нийслэлийн одоо нэг бизнес газар хөгжлийн газар те Чингис хааны музейтэй хамтраад одоо энэ сургуулийн өмнөх боловсролын болон одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн насны онцлог төхөөрөмж хийсэн байгаа. Тэгээ энийг хийхдээ болохоор бид нар яг энийг нэг угсралтын зурагтай хамт ингээд хийгээд хүүхдүүд маань одоо яг энэ угсралтын зургийн дагуу одоо ингэж угсрах юм техник сэтгэлгээ хөгжүүлэх юм бүтээл байгаа. За энийг бол энэ харагдж байгаа энэ бэлтцийг ашиглаад энийг хийж болох нь шүү дээ тий. Энэ зургаар одоо энэ зургийн дагуу. Цагийн төсөл ажлын хүрээнд бол тий энэ ингээд зургууд нэг бачин тий. Дарааллуудыг ингээд гаргаад өгсөн шүү дээ. Угсралтын зургийн дараалал ингээд бол 17 дараалалаар бол одоо ингээд угсрана. Тэгээд дараалал бүр дээр бол тайлбартай. За үзэгчтэй харуулъя те. Бас их сонирхолтой харагдаж байна. Бас 1 2 3 за эхлээд бэлдсэн-ийнхаа их биеийг угсарнаа гэж байна. За тэгээд эхлээд бол маш сайн танилцж байгаад дараа нь бол за хаана орох юм бэ гэдгийг нь бол энэ зургийн дагуу хийхэд бол бүрэн яг угсрах боломжийг бол бүрдүүлэх нэ те. Магадгүй энэ түүхэн талаасаа ч гэсэн цэрэг дайны үед ашиглаж байсан энэ нэг тоног төхөөрөмжийг жижигрүүлээд макет хэлбэрт оруулсан гэж ойлгох нь болохоор шүү дээ те. Яг энэ хүү техник төхөөрөмжийг угсрахад харахад нэг юм зүгээр бүтээж байгаа тоглоом мэт боловч тухайн хүүхдийн сэтгэн бодох чадвар юмыг нөө инженерийн сэтгэлгээ гэдэг зүйлсүүд бол хөгжиж яадаг болов гэж бодож байна. Тухайн хүүхд энийг хийж бүтээснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарч болох вэ? Тий одоо тухайн энэ тоглоомыг бол бүтээхдээ Чингис хааны музейн захиал гараад бүтээсэн. Одоо энэ дээр манай яг мужааны багш нар маань бол одоо яг Чингис хааны музейд одоо энэний нэг бодит төвлөрийг те модоор хийгээд бол өгсөн байдаг. За үүнийхээ дагуу энэ одоо Чингис хааны музей үзэн сонирхож байгаа хүүхдүүдэд одоо энэ бас энэ тоглоомыг үзүүлэх одоо турших, эвлүүлэх те за мөн одоо юугаар борлуулах юм бол үйл ажиллагааг бол одоо Чингис хааны музейгээр бол дамжуулж хийгддэг. За энийг одоо ингээд угсарснараа одоо тухайн хүүхдийн одоо сэтгэн бодох чадвар нэмэгдэх те анхаарал төвлөрөх за мөн одоо бас энэ түүхийнхээ энэ олбогдолтой бас энэ зүйлсүүдийг бас мэдж авна. Бүтээгчдийн талбар гэдэг төсөл ажлыг хэрэгжүүлээд хийгээд явж байна те. Энэ төслийн хүрээнд ямар ажлуудыг хийв, гол зорилго нь яг юу байна? Энэ талаар бас хуваалцвал. Тий, гарааны бизнесүүдийн одоо яг анхны загварыг турших бүтээгчдийн талбар төслийг бол одоо 2020 оноос нийслэлийн бизнес санаа хөгжлийн газартай хамтарсан техник технологийн дээд сургууль хамтраад хамтын ажиллагааны хүрээнд бол хэрэгжүүлж ирсэн. За энэ одоо яг төслийн зорилго нь гэвэл одоо яг гарааны бизнес эрхлэгчид, зохион бүтээгчид, тэгээ оюутан суралцагчид бол одоо яг өөрсдийнхөө бүтээлийн яг анхны загварыг хийх, турших, тийм хөгжүүлэх бол одоо ийм бүрэн боломжтой ийм талбар байгаа. Энэ талбарын хувьд зөвхөн одоо яг техник технологийн дээд сургуулийн оюутан суралцагчид ашиглахаас гадна одоо яг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа тий одоо энэ стартап компаниг хөгжүүлж байгаа энэ зохион бүтээгчид залуус манаас үйлчлүүлэх боломжтой. Мөн одоо яг нийслэлийн одоо хэсэг дүүргийн иргэд оюутан суралцагч залуучууд бас үйлчлүүлэх тийм боломжтой. Өргөн өрөөтэй бол үйлчлүүлэх боломжтой гэсэн. Бүтээгчдийн талбар гэдэг энэ шинэ төслийг яагаад хэрэгжүүлэхээр болсон юм болоо энэ талаар бас танилцуулбал тэгээд альва нэг техник технологи инженерийн шийдэл яг энэ инженерийн мэрэгжлийг сонгоо суралцж байгаа хүүхэд залуучуудад бас нэг мэдлэг олгочих гэснээс нэг шинэ санаан дээр бол суурилсан болов гэж бодож байна. Өөр ямар хүчин зүйлсээс яг энэ бүтээгчдийн талбар гэдэг төслийг хэрэгжүүлэх санааг олж бодож болов. Нийслэлийн бизнес санаа хөгжлийн газраас одоо яг Баян шууд одоо Hub Lab гэдэг ажилладаг тийм. За үүний хүрээнд бас энэ яг техник технологитой холбоотойгоор яг техник технологийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлээд энийг одоо нэг ажилуулах одоо төвчд сургуулиар нь бол одоо яг манай сургуулийг сонгоод ингээд бид нар бол хамтын ажиллагаа эхлүүлсэн. За яг нийслэлээс бол одоо 3D принтер, 3D сканер тийм. Тэгээд лазер засагч машин. За энэ лазер засагч машин нь бол одоо мод, акрил, одоо акустик гэдэг одоо бүхэл материал дээр бол зөвсөлт болон одоо бичлэлт хийх тийм боломжтой машин байгаа. Мөн CNC токер тэгээд электроникийн юм иж бүрдэл одоо тийм 6 ширээг бол одоо сургуулиуд нийлүүлсэн. Сургуулийн зүгээс бол одоо яг энэ
тоног төхөөрөмжийг байршуулах, энэ бүтээгчдийн талбарыг одоо байгуулахын орчин нөхцөлийг бол одоо тохижуулж одоо орчин нөхцлөөр бол хангаж ажилласан байгаа. За энэ дээр одоо яагаад нэг сургуулийг сонгосон бэ гэхээр одоо яг одоо сургууль дээр бол манай сургуулийн хувьд яг технологийн чиглэлийн, инженерийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Энэ дээр бол одоо бас инженер багш нар ажилладаг учраас энэ бүтээгчдийн талбарыг бол бас ингээд ажиллуулах юм боломжтой гэж үзсэн байна. За бас ширнэр харагдж байгаа энэ зүйлсийн талаар хуваалцъя тий. Тий, энэ болохоор нэг юм онсон юм юу байгаа. Одоо одоо юм авдар. За энийг бол болохоор яг нэг вебсайтаас яг энэ загварын одоо энэ патентын юм уу тий хөдөлж аваад одоо манайх нэг лазерын суурь машин дээр одоо зургийг оруулаад ингээд зүсээд ингээд угсарсан байгаа тий. Ааха. Энэний гол зорилго юу н хаана байна? Яг хүн энийг яг хийж хэрэгжүүлсэн гоё чимэглэл талаас байна уу? Эсвэл бас ингээд ашиглаад хийх бүтээх боломжтой юм болов? Тий, нэгт гоё чимэглэл талаас, хоёрт одоо энийг бас угсрахад бас тухайн хүний одоо бас нэг инженер сэтгэлгээ тий одоо бүтээгч байдлыг бол бас бий болгож. Ааха. За тэнд тэгвэл ийм байсан бол энэ тавир ах шиг байна тийм юмны суурь ах шиг байна. Аягны суурь. Аягны суурь. Ааха. Яг модор хийсэн эко wood coaster гинэ. За би үзэгчтэй бас нэг харуулчих. За ийм. Бас зоосон хэлбэртэй шүү дээ тий. Тий. Энэ аягны суурийг болохоор одоо манай энэ бүтээгчдийн талбар можооны чадамжийн төвтэйг хамтраад хийдэг. Одоо энэ авдар тий аягны суурь энтрийг. Энэ аягны суурийг бол одоо яг хэрэглэгчд маань яг ямар одоо өнгө загвартай, ямар одоо зурагтай байна те яг тэр сонголтын дагуу бол одоо яг өсөлтөөр бол үйлдвэрлэж хийх боломжтой манай сургуулийн хувьд. За энэ шинээр хийж байгаа зүйлсүүд дээр ашиглаад өөрсдийнхөө уламжлалт хээ угаас гэдэг юм уу те хэм маягийг бас шингээж өгдөг. Бас нэг талаараа өв уламжлалынхаа бас зүйлсүүдийг шингээгээл явж явах шиг байна. Яг энэ бүтээгчдийн талбар төслийн хүрээнд хийж байгаа ямар өөр онцлог бас ажлууд байна. Зөвхөн бас энэ зүйлсүүдээр хэмжигдээ зогсчихгүй бас өөр маш олон юм технологийн шин санаанууд бол байгаа бах гэж бодож байна. Тий, бүтээгчдийн талбар маань бол одоо яг салбар дунд ингээд одоо яг л манай сургууль дээр яг болон одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа нэг бүхэл одоо байгууллагууд одоо оюутан сурагч залуучууд бол одоо энэ дээр бол үйлчлүүлэх боломжтой энэ талбараар. Тий, энэ дээр бид нар одоо яг зөвхөн нэг мод мотор юм хийхээс гадна одоо энэ байгууллагуудын бас энэ захиалгатай ажлуудыг бол бас энэ дээр хийж үйлдвэрлэх боломжтой. Сургуулийн зүгээс бол одоо энэ бүтээгчдийн талбарыг хариуцсан бас сургуулийн мастер багшийг бол бас томилон гэж ажилладаг байгаа. Бүтээгчдийн талбар төслийн хүрээнд хийж байгаа эдгээр ажлууд байна. За тэгвэл эдгээр хийсэн ажлуудаа тухайн хийж байгаа сурагчид маань, залуучууд маань тий шинээр хийж үзэж байгаа энэ зүйлсүүдэд зарж борлуулад мөнгө олох ч гэдэг юм уу, ийм боломжтой юу? Эсвэл яг зөвхөн энэ ашиглагдах хүрээндээ өөрсдөө шин санааг нэвтрүүлж босод таниулах дээр илүү гол зорилгоо тавьж ажиллаж гэнэ үү?